Бараг л камын тоогоо юм шүү. Камын тоогоо гэж нэг юм байдаг байна. Бүх нүгэл хилэнцэн одоо ариусгаж шатааж байна. Одоо ч хэлээ хэд их төвлөө. 11. 11 юм уу? Гэхдээ 11 чинь төмөрлөгчөд одоо юу нэстэй? Нөгөө хичээний төлөө юу гэдэг өчлөө. 10. Биш ээ, тэслэгч авах нөгөө хамбогдоо. Тэг чи болоогүй чинь наадмаар. За ямар нэгэн дугаар юм энэ дөрөв. Мим чи андуураад байгаа. Тэ. Толгой хэрэгтэй. За Vigo нэвтрүүлгийн шинэ дугаар үзэж та бүхэнд хүрч байна. Үгүй тайм юм байна. Нэвтрүүлгийн санал авсан, урилга авсан. Тэрийг та хоёрт танилцуулъя. Та хоёрт хэрвээ зөвшөөрөх юм бол дахиад явна. Хөрлөг юм бол зөвшөөр ёо. Шууд батлаа. Цараа. Оо. Тэ. Нөгөө яриад байсан юм шүү дээ. За энэ бол арматур анхдагч одоо барилгын материал байгадаг. Тэгээд үүнийг хэрхэн хийдэг вэ гэдгийг хэдүүлээ очиж үзнэ. Манай монголчууд чинь энэ төмөр эцсийн бүтээгдэхүүн боловсруулж чаддгүй, төмөр эцсийн бүтээгдэхүүн хийж чаддгүй орон баггүй эзэн мөртөө нөөц харимтай гангийн үйлдвэрийн мөрөөдөлтөй л улс шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ энэ бол би бодож байна гангийн үйлдвэр гэдэг бол арай өөр. Төмөрлөгийн үйлдвэр гэдэг бол бас арай өөр шүү. Хувийн хвшлээс анх удаа Монгол улсын номер 1 гэж яригддаг дархны төмөрлөгийн үйлдвэрлэлээс хүчин чадлаараа их. Тэр дундаа бүр онцлог нь Улаанбаатараас 130 км буюу Багнуур хотод байдаг. За чи ирээд авчихна. Тэгнэ. За ядарч сайхан явуулъя. Чимчтэй. За боо. Чи бол гэс тавьгаад нүүл хэмжээ зур юм. Мессес төмөрлөгийн үйлдвэрийн офис дээр шууд ингээ гаднаасаа каск маска өмсөл орж ирсэн. Каска өмсгөл оруулт юм байна. За сайн уу. Сайн байцгаана уу. За сайн байна уу? Ихвэр. За дагишма. Штарга сайн байна уу. Та бүхэндээ одоо бүтээгдэхүүнээ бол эхлээд танилцуулъя. Үйлдвэрлэл хэрхэн яаж явагдгийг танилцуулъя. Бас дээрэс нь лабораториороо оруулж үзүүлье. Босод одоо үйл ажиллагаатай та бүхнийг одоо танилцахыг урьж байна. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүний хэр чанартай гардаг вэ гэдэг үзүүлэлтийг шалгах гол одоо газар бол лаборатори болж өгдөг. Ух яса халуун. Тэ ерөнхийдөө бол их халуун, орчин бол их халуун байдаг. Манай үндсэнд номон зуух хайлуулах номон зуух маань өөрөө 1060 градусын халуунаар бол одоо энэ төмрийг хайлуулж идэг учраас. За энэ бол одоо манай үйлдвэрийн одоо гол химийн лаборатори байгаа. Үндсэндээ бол манай үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний химийн орц найрлагуудыг тааруулж идэг. Дээрээс нь түүнийг хянжиадаг. Бас химийн туршилтанд оруулж идэг ийм лаборатори байгаа юм ба. Тогооноос гарсан, хайлтаас гарсан бүтээгдэхүүнүүд дээр дээж аваад болно. Эдгээр дээжлэлтэн дээр бүгдээрээ юм шошго марк тавьж өдөр цаг тухайд нь одоо гаргасан бүтээгдэхүүний дээжид өгөө дээжилж авдаг гэсэн. Төмөр арматурын одоо зах зээлийг харахад манайх чинь нэг 90-с дээш хувиа бараг импортлж гинүү те. Дотоодын нийт хэрэгцээ бол жилдээ нэг 460 мянган тонн арматурын хэрэгцээ бол байдаг. Үүнийхэн бол даруй 75-аас 80% нь бол гадаадын орн. Ихэнх нь одоо Орос болон Хятад улсаас бол импортлдог. Чанарын хувьд бол одоо янз бүр байдаг. Зарим нь бол чанартай орж ирнэ, зарим нь чанаргүй орж ирэх жишээний. Манай үйлдвэр одоо ашиглалтанд орсноор бол дотоодын нийт хэрэгцээний 20%-ийг бол дангаараа өөрөө хангана гэсэн юм төлөвлөгөөтэй, зорилттой явж байгаа. Мэдээж ирээдүйд бол 20 нэмэх үстэй тий. Ирээдүйд бол мэдээж 20 нэмэх гэж явж байгаа. Дархны төмөрлөгийн үйлдвэрийн дараах 2 дахь том үйлдвэр үү? Эсвэл дархнаасаа том байна уу? Бүтээгдэхүүн гаргах тэр хүчин чадлын хувьд бол манайх бол дархны төмөрлөгийн үйлдвэртэй бол дүүцэн гэж хэлж болно. Өнөөгийн байдлаар бол манайх жилдээ бол 40 мянган тонн арматур болон бэлэн бүтээгдэхүүн гаргана гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Гэхдээ үйлдвэр хэрэг бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол энэ тоогоо бол даруй нэг дахин нэмэх зүйл жилдээ нэг 80-аас 80 мянгаас 100 мянган тонныг бол өлгөөн гаргаж болно гэсэн юм. За одоо дараагийн шат чи хаашаа явах вэ бид чи? За дараагийн шатанд би одоо та бүхэндээ хайлуулах номон зуух буюу одоо үйлдвэрлэлийн процессын хэсгээс хамгийн халуун алхам шүү.
дараалтай багаар та бүхэндээ танилцуулъя. За. Манай үйлдвэрийн гол цөм болсон хэсэгт орж ирлээ. Үнэн нь бол үндсэндээ манай хайлуулах номон зуух байгаа. 25 тонны багтаамжтай 3 электродоор хайлдаг. Нэг тогоонд орсон одоо түүхийн ид маань үндсэндээ нэг цагаас цаг хагасын хооронд хайлаад цаашаага шанган зуух руугаа явдаг ийм процесстэй. Та бүхэн харж байгаа бол одоо энэ уулан галан дунд л энэ хүмүүс маань сууж байгаа. Үндсэндээ бол ихэнх гангийн үйлдвэрүүд бол бас одоо нүүрс ашигладаг ч юм уу тийм ээ. Өөр технологиор бол одоо ган хайлуулах, боловсруулах иймэрхүү технологитой. Харин манай үйлдвэрийн хувьд гэх юм бол цэвэр одоо цахилгаан номон зуух буюу дан цахилгаанаар бол энэ хайлуултыг хийж байгаагаар бас их онцлогтой. Зөвхөн цахилгаанаар одоо гангаа хайлуулдаг. Тэгэхээр таны ажил бол маш чухал юм байгаа. Тийм маш чухал. Одоо тэр цахилгаанаар тэр үйлдвэрийг л бүр хангах хэрэгтэй шүү дээ. Хизээр тасахгүй те. Тэгээ бид нар ингэдэг бүр өдрөөр нь тусгай төлгөө гаргаад тэр диспетчер үнсний төв гэдэг хамгийн гол өдөрт хавах нөхцөн байдаг. Зөв. Тэр үеэр бид нэр ажиллая шүү гэдэг цагийнхаа хуваарыг. Яг ийм тэдэн цагт тийм хэмжээний ачаалал. Манай энэ бол одоо 20-оос 30 мегаватт аюул их чадал авч байгаа шүү дээ. Улсын шугам татсан байна уу? Танай үйлдвэр өөрсдөө татсан байна уу? 110 кВт. Энэ бол шугамаа хуваараа тэгээд Багнуур 200 станц гэдэг байгаа шүү дээ. Бүр том чадлын 200 кВт тэндээс тэжигдэж байгаа. АБ амар гэсэн 2 шугам тэжигдэж байгаа. Бахархалтай сайхан том үйлдвэр байна тий. Тий, үнэхээр сайхан. Шин. Одоо бүх юм бүр орчин үеийн тоноглол шүү дээ. Дандаа доктороос алсын хөдөлгөх 401 гэж явдаг. Яг одоо таны энэ хэсэгт чи одоо хичнээн хүн ажиллаж танаас гадна. Тий, энд бол LG тий. ээлж. Одоогор 7 хүн ажиллаж байгаа. Одоо LG-ээр явдаг шүү дээ. Хятадд яг энэ технологи нэвтрээд танах чинь 4-5 ийм салбартай юм байлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол яг одоо нөгөө дэлхийд тэрийг харалтаа пууна. Түүхийд орж байгаа юм. Пууна бохом нэ. За одоо ингээд манай хайлуулах номон зуух руу маань болохоор яг одоо түүхийн ид буюу төмөр одоо орж байгаа байдал. Яг төмөр одоо тоогоороо орох энэ хэсэгхэн зуур үед бол одоо энэ утаа гардаг. За энэ утааг бол манайх бол дэлхийн дэвшилтэд технологийн дагуу утаа сорогчоос ороод дотор бүх метан хий төмрийн одоо нэг хорт хийнүүдийг бол цэвэршүүлээд одоо хоргуужууд цацаж гаргадаг гэсэн ийм технологи бол давхар фильтр байна гэж шууд давхар шүүлтүр байна гэж ойлгож болно тий. Маш их утаа гарч ирснийг өмнөх одоо дүрс зураглаас харсан байх. Тэр утаа хайчдаг вэ гэхээр ямар ч хоргүй агаар болж агаарт гадагшилж байгаа Бээжин хотын одоо агаарын бохирдлоос сэргийлсэн үйлдвэрүүдийг нэвтрүүлсэн технологиг Монголд анх удаа мессеж төмөрлөгийн үйлдвэр нэвтрүүлсэн байгаа. Төмрийн одоо энэ халуунаас гаралтай хортой утаа чинь энэ хоолоогоор ингэж яваад за тэгээд энэ дөрвөлжин байгууламжийг харж байна уу? Энэ дөрвөлжин байгууламжийг 6 тэрбум төгрөгний санхүүжилтээр барьсан юм байна. Энэ бол тэр чигтээ фильтрээр бүх хорт утааг шүүгээд тэр яндангаар ямар ч хоргүй шууд дээшээ гарч байгаа гэсэн үг утаа нь. Яг энэ одоо шүүлтүр үе фильтрийн аргыг ашиглаж Бээжин хотыг утаагүй болгосон тэр технологи л миний хэлбэрээр ажиллаж байна л гэсэн. Манайхаа би та нарт гоё түүх ярьж өгье л да. 2003 онд манайх ч нөгөө хинтэд амьдардаг. Тэгээд төмрийн хог тушааж шинэ жилээ одоо бид нэр ангийнхаа хүүхдүүдээр тэмдэглэж ийла. Тий. Тэгэл яг тэр үед хэдэн төгрөг авч ийсэн. Гэхдээ тэр үед чи хөөрхөн нэг 10,000 төгрөг босгох гэж амар их төмөр олж ийсэн. Тэгээ одоо яг энэ төмөрнүүдийг харахаар айгүй нэмтгэн төмрүүд байгаадагаз тэр үед миний тушаачсан төмрүүд бол юм цул юм дөш мүш те одоо жинхэнэ нөгөө дархан хүний ашиглахаар тийм гой төмрүүдийг бид нэр тушаачсан байх гэдэг байгаа байхгүй юу? Монгол улс бол нөгөө хог хаягдлаас гадна төмрийн хог хаягдал бол маш ихтэй. За дээрэс нь манай улс бол дандаа нөгөө нэг юм хуучин машин орж ирдэг учраас ер нь бол дэлхийн хуучин машин, хуучин тоног төхөөрөмжийн хаягдлын цэг болж яваа гэдэг байгаа штэ. Нэг тоныг 350,000-аас 500,000-ийн хооронд авч байгаа байхгүй. Тэнгүүт ийм жижиг ийм сонин бүтцтэйг нь 350-аар үнэлээд тэгээд бүр ийм цул төмрүүд ийм миний тушаадаг байсныг тий яг чиний тушаадаг байсныг ийм үнэлгээтэй юм байна. Тэгэхээр нөгөө иргэд аж ахуйн нэгжүүдээс ингээ өдөр болгон төмөр худалдаж авж байгаа нь бас нэг хөөх эдийн засгийн шинэ эргэлт бий болгоод байгаа байхгүй юу? Үгүй амар юм байна. Хайлуулах номон зуух руу түүхийд орохыг харлаа. Хайлуулах цуугаас гарч ирсэн халуун хайлуулт маань цэвэршүүлэх цуух руу орж энэ цэвэршүүлэх цуухтанд маань химийн бүх орчин найрлагаа бол тааруулгаа гэсэн. Одоо харах юм бол яг л нар шиг харагдаж байгаа. Нар нэг юм байдаг бол гэлтэл байдаг. Кинон дээр нэг гартуудын лав гэдэг чинь яг тэр буцалж байгаа юм шиг харагдаж штэ. Амар юм байна.
А ингэж харах юм уу? Оо! Йоо, амар халуун юм байна. Нүүрдөө зүгээр шууд төөнж шít. За энэ бол одоо манай үйлдвэрийн түүхийн эдийн бэлдэц бол харагдаж байна. Хаягдл төмрийг бол жижиглэн боловсруулад одоо үйлдвэрийн зуух руу оруулахад бэлэн болгоод жижиглээ тавьсан байгаа хэсэг маань энэ харагдаж байгаа гэсэн үг. Бантангаар ярих юм бол гурилын нэмрээ тавьсан байгаа юм байна. Гурилын нэмрээ тавьсан байгаа гэсэн. Тэгээ хутгаад ингээ. Ер нь бол яг нь төмрийн хаягдлыг авчирхаар шууд бол хийчихдэг юм байна шүү дээ. Тэгэлгүй яг төмрийн хаягдл маань одоо том жижиг хэмжээтэй янз бүрийн одоо арьсан мартай ирж байгаа. Үүнийг бол одоо тогоонд орох хэмжээнд хүртэл жижиглээ ингээ бэлдээд ийшээ бэлдээд авчдаг гэсэн. Үндсэндээ бол манай түүхийдийн бэлдэц гэж ойлгож байна. Зөв. Энэ Жонш гинэ. Жонш тэр болохоор манган гэд яга уйлаг систем дээр байдсан шүү. Ийм байцаад юм байна шүү. Энэ хоргоо үстэй тий. Ортой. Одоо миний өгшөнд гаргуул оллоо да. Гам бий болоход одоо шаардлагатай бусад юу нөхгүй юу түүхийд гэсэн да. Тэгээ энэ бол мэдээж хөргөх төхөөрөмж байхад да ямар системээр авдгийг айгүй ус шаарддаг юм уу ер нь? Үйлдвэрийн одоо гол хөргөлтийн системийн усан сангийн хажууд бид ирсэн байна. 1000 гаруй градусын халуунтайгаа гарч ирж байгаа халуун арматурыг тэр доор нь хөргөхгүй бол цаашаага маш халуун очих учраас энэ усан сангийн усан хөргөөрөөр дамжуулж бид нар усаа хөргөдөг. Усан сангийн тухайд гэх юм бол одоо дүүргсэн усаа циклтэй эргүүлээд дахин ашиглаад байна гэсэн үг. Одоо энэ харж байгаа энэ пайп маань болохоор цаашаа орсон усыг буцаж сороод буцаагаад эргэлтэнд оруулаад энэ ч энэ усан оргилуур маань ингэж ус маань өөрөө хөргөлтөөр үед хадчдаг учраас дахиж усаа өөрөө хөргөж байгаа гэсэн үг. Усыг дахиж одоо тасчихгүй нэг авал тичнээн тоон тэр чигээрээ байх юм биш үү? Яг зөв. Нэг усан сандаа татаад авцсан баг үедээ бол дахин тэрийг ашиглаад байна л гэсэн үг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа гэдэг чинь ер нь одоо зөвхөн том үйлдвэрт биш. Алхам тутамдаа сахижих ёстой зүйл гэж ойлгоод байдаг зөв үү? Энэ Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль байдаг. Энэ хуулийн дагуу компани одоо дүрм, журам, заавар, бусад эрх зүйн актуудыг боловсруулаад захирлын тушаалаар баталгаажуулаад нийт ажилтнууд байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа. Манай үйлдвэрийн хувьд бол бас нэлээд өндөр эрсдэлтэй. Тийм учраас ажилтны аюулгүй байдлыг дүрм, журмыг танилцуулж, сургалт явуулж, зааварчилгаа өгч, гарын үсгийн зургуулсныхан дараа ажил үргийг гүйцэтгэдэг байгаа. Үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн хувьд бол одоо дэлхийн стандартад үүсгэж хятад улсын тоног төхөөрөмжөөр ажиллаж байгаа. За яг мэргэжлийн инженер тусгай боловсралтай хүмүүсийг урьж авчирч одоо бас үйлдвэрт ажиллаж байгаа. Монгол ажилтсан маань энэ хятад ажилтнаас бас суралцаад тодорхой хэмжээнд техник технологиг нутагшуулж авч үлдээж чадвал манай Монгол улсын энэ дүүргийн хэмжээнд бол одоо нэлийн дөрвтэй одоо бүтээн байгуулалт болоход хэрэг болно гэж бодож байгаа. За энэ компанид ороод хэр удаа ажиллаж байна? Энэ компанид би 2 сард ажилд орсон. Үйлдвэрт ажиллах ямар вэ? Үйлдвэрт ажиллах одоо амьдралын минь бол утга учираас барах юм бол хийж бүтээсэн бас овоол юм гарч байна. Яагаад гэхээр нэг цалин өндөртэй. Одоо манай Багнуурт энэ шиг цалин өндөртэй үйлдвэр байхгүй шүү дээ. Ямар ч манай энэ үйлдвэр Монголд хамгийн том үйлдвэр. Бүх юм нь эко. Та Багнуурынх уу? Тэ би унган байна. Энэ ер нь Багнуур дүүрэгт Багнуур хотод одоо энэ шинэ үйлдвэртэй болно гэдэг чинь Багнуурчуудад бас нэлээд хэрэгтэй үйл явдал болж шүү дээ. Өө тэгэл явах. Тэг өөрөө болохоор хөдөө уул уурхад ажиллаж хагаад энэ үйлдвэрийг цалин өндөртэй гэхээр нь зорж ажилд орсон. Гэртээ ойрхон бас даваа талтай байна тийм. Тэг өдөрт хэдэн цаг ажиллах вэ? Өдөрт өглөө 8-аас өдөр 12 цаг болтор ажиллана. 12 цагаар цайндаа ороод 1 цаг 30 минут дотор амрна. Амралтандаа тэр дотроо одоо бид нар тоглож болно. Цагийг 100-аатай өнгөрөх байгууламжтай. Хятадуудтай бас хамт ажилт юм байна шүү дээ тий. Тэгэхээр хятад хүмүүсээс суралцах зүйл юу вэ? Суралцах бол шүүл биш. Одоо адаглал энэ төмөр зүстэй энэс ингээл харж ягаад яаж зүсж гин үү, ийж гин үү, адаглал засварчин нэг машин техник эвдэрхээс яаж боож гин үү, яаж засж гин үү гэл. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа танд ч амжилт хүсье. За энэ бол манай станцын одоо гол шугам байна шүү дээ. Тэрний удирдлагууд одоо энэ гадаа трансформатор 1 2 гэж байгаа. Тэгэл таслуурууд байгаа тий. Хүчин трансформатор гээл тэр тонглолын үндсэн удирдлага гэсэн үг шүү дээ. Цахилгаан арчимчтай харьцахтаа хэрэгэлдэг тий. Хамгаалах хэрэгсэл 10,000 болтод 35,000 болтод ажилладаг баг. Тий. 35,000 шүү дээ. Зүгээр орзон орон болт биш дээ. Аюул өндөр хүчтэй харьцдаг учраас хамгаалах хэрэгслүүд нь байна. За манай Монголд бол 35 кВт бол дандаа ил хурал гадаа байдаг байхгүй.
Тэгэхэд манай эндээс бол 35 ингээд дотор хаалтаа орлох хэмжээ гэж ярьдаг. Сүүлийн томлоод гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо жишээл ингээд номон зуухны тэжээлээ шүү дээ. За. SVC гэдэг одоо асар их чадал хэрэглэг болохоор хөгжлийн докторжуулалт гэж хэрэгтэй байх байхгүй. Тийм учраас тэр SVG гэдэг докторжуулалт хөрөмжийн тэжээл байна. Номон зуухны тэжээл байна те. Олон чухал тоноглууд нь энд байгаа. За энэ эрчим хүчнийхний технологи нь бол тасарч байна. Нөгөө хэд маань арай ажиллаж байна. Хүүшээ та хоёр ч хүнээр ажил хийлгчээд хав харахгүй шүн хар усан борооноор хар үйлдвэрт Хавхар төмрөн дундгаа. хавхар Ажилчдын амралтын өрөөнд. Оо тийм үү. Хаврат байна. Тийшээ. Та хоёр Цаашаа жоохсон байж та. эрэгтэй хүн ч гэсэн ядардаг байгаа шүү. Та хоёр гэсэн. Аргагүй Ганц эрэгтэйгээ бас те бодолцож байгаа. Эмгтэй Та хүмүүс. зөвхөн дараагийн юу ихэд Тэгээ байгаа. ингээ Залуу. Өндөр. Та Гоё. ядраагүй та хоёр мөн ламарч би яах вэ? Тэгвэл битэр энд унтчих واخ. Үгүй за. Чиний 12 цаг болж хот нойрсож байна. Тэгээ хот нойрсож байхад энэ ган хайлуулах төмөрлөгийн үйлдвэр болоод эд яг ажиллаж эхэлж юм байна. За одоо бид гурав болохоор нөгөө цөвмөл гэдэг юмыг үүсгээд 12 цагийг хүлээжсэн. Одоо дуудаж байна. За юу. За бидний багнуурын төмөрлөгийн өдрөө яг арматур төмөр гаргадаг цомгийн үйлдвэр ирээд байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр бол бүрэн автомат хүний хүчин зүйл одоо бага оролцдог технологиор явдаг. За яг энэ одоо ингээд ажилчид нь бүгдөө ингээ ийм кабинд ингээ ороод ингээ сууцсан юм байна. Тэгээ ингээд явдггүй. А бид нар мэдээж үйлдвэрээ зураг авч байгаа учраас зөвшөөрөл аваад энэ цомгийн үйлдвэрт орж ирээд технологитой танилцж байгаа. Тэгэхээр ер нь одоо барилгуудын арматур төмөр тэр сайн гарах нь энэ цомгоос одоо шалтгаалдаг юм байлээ. Эндээс нь цөвмөдөөсөө гарч ирэхдээ тодорхой хэмжээний гараж байх хэрэгтэй байна. Тэр зэр 600 цэс гэж байна. Энэ 600 цэстэй бүрэхгүй бол тэнцээ өрөөд хөрөгчөөд дахиж энэ хадах цэг рүүгээ дахиж оруулаад дахиж гаргаж гинэ. Аюулгүй өдөр байна. Тэ. За хамгийн гол нь ийм юм байлаа. Яагаад тэтгэл технологи оруулж ирсэн байг бол дэлхийн тэтгэл технологи бидний нөгөө эхний цаанд ордог. А хоёрдугаар манай Гэтэл дандаа энэ арматур төмөр авч байгаа. Гэтэл арматур төмрийг сайн гэж үзэж байгаа юм чи тэрийг энд ингээд хийж байгаа аахгүй тий. Тэгэхээр үзэгчтэй одоо зөвхөн Монгол улсын хэмжээнд 2022 оны хугацаанд оны байдлаар гэхэд нэг 991 тэрбум төгрөгийг зөвхөн энэ гангийн импортод бид нар зарцуулж ирсэн байна. А энэ тоо 2030 он гэхэд 1.6 их 80 олон гэсэн тоотой байт юм байна л да. Тэр тоолсон чинь нөгөө нэг валют чинь гадж байгаа урс чинь нэмэгдэж байна гэсэн. Тэгэхээр энэ үйлдвэр зөвхөн барилгын үнэт төлөвлөлт босхгүй валютын нөөц төлөвлөлтөөр ийм ач холбогдолтой үйлдвэр юм байна. Арматур төмөр байна хийхдээ. Энэ одоо яг энэ арматур бэлэн бол эцсийн мөч хүртлээ ерөөсөө хэдэн минут болоод байгаа юм маш хурдан байлээ. Аюул төмрөөс богоороо ороод эцсийн бүтээгдэхүүн болоод гарах хүртлээ бол нэг цагаас 30 минутын хугацаанд гарч байгаа. А та бүхний харж байгаа энэ шиг болохоор манай эцсийн бүтээгдэхүүн гараад багцлагдаад логдод гарч байгаа хэсэг болж байгаа. Үндсэндээ энэ бол одоо манай 12-ын төмөр өнөөдөр гарч байгаа. Одоо бид чинь сая хамгийн сүүлийн ингээд арматур төмрөө гаргаад одоо борлуулж хэмжээнд хүрлээ шүү дээ. Тэгээд дахиад бас одоо яг энэ лабораторид бид орж ирж байгаа. Тэгэхээр яг манай одоо эцсийн бүтээгдэхүүн бэлэн болсны дараа бид нар бол заавалчгүй бүтээгдэхүүнөөсөө одоо дээжлэлт аваад тухайн бүрд нь одоо өөрийнхөө маталт хийж дээрээс нь сунал болон тасралт ингээд маш олон нөгөө батбэхийн чанаруудыг бол туршилт хийдэг байгаа. Одоо арматураа ингээд сунгаад татж байгаа. 60 тонны хүчээр ингэж татж байгаа гэсэн. Ямархуу хэмжээнд хүрж байгаа тасрах нь тийм ээ. Тэрүүгээс нь шалтгаалаад бас нөгөө арматурын тэр сайн чанартай бай гэдэг нь мэдэгдэж байгаа. Бизнесийн нууц байж магадгүй тэгээд төгсгөлд нь танай арматур ямар үнэтэй вэ? Зах зээлийн ханш гэж байдаг. А энэ нь болохоор өдөр болгон хэлбэлж идэг. Өдөр болгон өөр үнэтэй байдаг. Үндсэндээ бол манай арматур нэг сая 850-аас 2 сая 80 мянган хооронд бол борлуулдаг. Нэг тонн нь Нэг тонндоо. Аха. $1 ханш шалт мөнгөний ханш тавалтагтай адилхан арматурын ханш бас ингээд Яг зөв. бороо байж идэм байх тий. Тий, үндсэндээ бол одоо дунджаар манай өнөөдрийн байдлаар арматур бол
сая 900 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа жишээний. За баярлалаа залуусаа. Сафикороо үйлчлэгийн цагаар Монгол улсын бүтээн байгуулалтын хамгийн том гол бүтээгдэхүүн болсон арматур гангийн үйлдвэр дээр танилцлаа. Ерөөсөө одоо бид гурван барьж байгаа энэ арматур 1 цаг 30 минутын өмнө зүгээр хаягддаг төмөр байсан. Харин одоо бол 1 тонн тусандаа 1,800,000-аас 2,100,000 төгрөг эргэлдэжгүй. Үнэт эрдэнэ болсон байна. Байрлагын үнийг бууруулцгаая. Ирэхээ марччих. Одоо би яг Монгол цамц өмснө гэж Би яг нэг мэдчихлээ. өмснийхөө үйлдвэрлэлээр бахархаад тэгээ удахгүй ч бас баяр наадам болгож байгаа учраас Монгол цамц өмслөө. Зөгч нь. зөгч нь Яг тэр үйлдвэр шиг цог золбоотой харагдаж байна. харагдж байна. Гал байна. 1060 600 гангууд 600-аар урсаал төмрийг 1060-аар хайлуулаад чи цагаан дээр өмсөөл галгал. Надад тэгсээ тэр мессесгээ төмрөө үйлдвэрээс би нэг л юм миний сэтгэл санаанд үлдсэн. Тэр юу гэвэл манай төр ингээд том үйлдвэрлэл битгий ажиллуулжий. Төвхтөө одоо дахны төмөрлөгийн үйлдвэр те хизээч сайжирдгүү. Тэгээд байнга удирдлагууд нь өндөр цалин авна. Тэгээд одоо Монголын энэ том барилгын одоо зах зээл ингээ арматураар хангахгүй. Тэгээ бас гангийн үйлдвэр байгуулна гэдэг одоо бараг 10 жил яриад байгуулсангүй. Дахны төмөрлөгийн үйлдвэр сэтгүүлч асуудаг ш. Танах түүхийн эдийн дутагдaltaй юг асуугаад дандаа зовлон ярьдаг те. Гэтэл хувийн хвшлийн үйлдвэр бол бид нэр хийн чадна. Одоо дахиж хөдөр боловсруулъя гэдэг дараагийнхаа тоогоог ингээд бий болгож байгаа гэд Монгол улс энэ хувийн хвшилд иргэдтэй итэг бизнес ихнэрээ юмаа хэлэг төр ингээ баг хий. Ер нь бол барилга үйлдвэрлэл одоо хаана явж байна Улаанбаатар. Орон сууцны үн хэд байна. За тухайлбал одоо баг энэ тэр инканта хавцаа чинь баг Улаанбаатарын Ганнам гэж нэрлээд 1 м квадратын 5-аас 6 сая гэж байгаа байхгүй. Гэтэл Монгол улс хүний цалин 3 сая л байна. Яаж тэр үнэтэй барилгыг авах юм? Надад бол зүгээр ингээ хар ухаанаар би тоонд сайн биш. Би бүр эдийн засгийн том бизнес хийгээд явдаг хүн биш. Гэхдээ л ер нь Монгол залуучууд орон сууц худалдаж авъя гэхэд нэг багцаадаа 1 м квадрат нэг 2,500 байхад болчиход байгаа байхгүй юу? Гэтэл тэр чинь 5 саяд ингээд талийцсан. Тэгээд тэр 5 саяын байрыг хэн авах юм? Улгаашл авж гин. Бүгдөө тийм үү авилгачд авж гин. Төрөөс төрсөн тэр бомбнууд авж гин. Жирийн залуучууд авч чадахгүй байна. Тэгэхээр энэ үйлдвэр ингээд одоо Улаанбаатарын Багнуур дүүрт ашиглалтанд орж ийн гэдэг чинь одоо барилгын орон сууцны метр квадратын үн унах одоо ийм боломж байгаамаа. Тэгээ энэ зах зээлийг л би зүгээр харлаа. 2030 он гэхэд Монгол улсын одоо арматурын хэрэгцээний зарцуулж байгаа нийт долларын өртөг 1.6 тэрбум Америк долларт хүрэх юм байна. 1.6 тэрбум Америк доллар гадагшаа гараад эхлэхээр Монгол улсын валютын Монгол банкнд дэх валютын нөөц чинь 5 тэрбум Америк долларт эргэлдээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань нөгөө валютын ханшийг өсгөхөд хамгийн их нөлөөлдөг зүйл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр дотооддоо үйлдвэрлээд эхлэх юм бол валютын ханш нь тогтвортой байх, валютын нөөц маань бас урлам одоо их орондоо үлдэхтэй. Тэгээд нөгөө үүнээс шалтгаалаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн буурахад энэ үйлдвэрийн үзүүлж байгаа үр ашиг, үр нөлөө, үр өгөөж бол их байгаа юм байна гэж би бол харсан. Тэгэхээр энэ үйлдвэртээ бол баярлалаа гэж бараг хэлмээр санаж байгаа. Таны хэлдгээр бараг хувийн хвшил ингэж гүйцэтгэж байгаа. Гүйцэж нөгөө бүтээн байгуулалтаа дуусгаагүй байгаа ч гэсэн нийлүүлэлтээ хийгээд үйлдвэрлэлтэй айл үшээ эхэлсэн үйлдвэртээ бид гурвыг урьсанд маш их баярлалаа. Тэгээд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм бол Монгол улсын арматурын хэрэгцээний 20% дангаараа хангана гэдэг чинь барилгын компаниудад одоо хилийн дамжлага бомтын одоо асуудал, тээвэр логистик гэхгүйгээр 130 км-ийн цаанаас түүхий идэх маш том боломж бүрдэж байна. Энэгээр бол мэдээж бид гурав бахархсан. Нөгөө талд нь олж харсан юм юу байсан бэ гэхээр Монгол залуучуудад авчраад оруулангууд цалин буух төгч нь үү гэж жагаад зарим нь 15 оноо шантраад шууд цухтаачдаг гинэ. Тэгээд манай монголчуудаас ингээд нөгөө бусдыг шүүмжлээд нөгөө Трамп ингэж дэлхийг удирдахгүй гэдэг шиг тий хятадууд гэдэг хэрнээ эргээд бид нар хятад хүмүүсээсээ суралцах юм маш их байна. Биднэрт төмөрлөгийг яаж үйлдвэрлэх вэ? Яаж одоо ингээд тууштай байх вэ гэдгийг тэр хүмүүс бас ингээд харуулсан байна. Одоо өөрсдөө үйлдвэртэй болоо гэхэд бас ингээд ажилчид нь монголчууд өөрсдөө бас ингээд тууштай ажилдаг байвал сайхан юм да гэсэн бодол төрсөн. Төрийн тэр бичиг цаасны хүндрэл бас жоохон хэцүү байлгадаг юм шиг байлээ. Тэгээд тэрэн дээр л их гацаал бас нэрвтэл байдаг болтой юм байлаа шүү дээ хөрхий тий. Тэгэл одоо яриад бол дуусахгүй. Байна. Жишээ нь яриад
5 дугаар цахилгаан станцыг хэрвээ Багнуурт барьсан бол энэ үйлдвэр 24 цаг тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан. Тэгээ өнөөдөр ихлээр нөгөө улс орондоо эрчим хүчний хомсдолд байгаа учраас тэр үйлдвэр зөвхөн шөнийн цагаар л ажилладаг те. Ийм байх жишээтэй тэгээд ингээл яриалах юм бол төр бол тусалдгүй маа гэхэд л одоо дараа болморгүй л байна. Манай Монгол улсад үндэсний үйлдвэрүүд олон байгуулагдасаа. Гэхдээ тэр үндэсний үйлдвэрийг дэмжиж гин гээд айгүй олон ингэж хурал зөвлөгөө хийж баахан заавар зөвлөгөө өгөх биш. Яг ингээ бодитоор тэр цаас бичиг баримтын дэмжээд тэгээд ингээд гой үйлдвэрүүд ашиглалтанд орох юм бол бас олон залуучууд ажил хийж Монгол улсын одоо эдийн засаг дотооддоо үлдэх ийм боломж бүрдэх юм байна. Монголын номер 1 тесэлгээний компани, Монголын номер 1 төмөрлөгийн үйлдвэр гэдэг том юм үндэсний бүтээн байгуулагчдын урилгыг ээлж дараалан авч бид гурав бас Vigo контентороо очсоор байна. Тус төмөрлөгийн үйлдвэр нээлтэндээ манайхыг урьсан 8 сард бас бид хагээдтэй үзүүлнэ. Энэ удаагийн дугаартаа хамт байж арматур хэрхэн бүтдгийг хамт харсанд баярлалаа. Баяртай. Баяртай.